За сайн байцгаана уу? Өнөөдөр Японы Нагано мужид Монголын өв соёлыг Япон улсын ард түмэнд түгээн дэлгэрүүлэх юм үзэсгэлэнт ирсэн байна. За тэгээд та бүхэндээ Монгол гэрийн багахан товчхон хэсгийг танилцуулъя. За та нартай би одоо өв үзэсгэлэнгийн одоо оргил бас голчиж авсан гэрийн талаар бас нэг танилцуулга хэлье гэж бодож байна. За Монгол гэрийг бид нар бас их өнгөцгөн дүгнэдэг шүү дээ. За дээрээс нь сүүлийн үед бол Монгол гэрийг бас тийм дорой буураач гэх юм уу тийм имижтэй байдаг. Гэхдээ Монгол гэр маань өөрөө асар том бэлэгдлийн чамстай хийгээд одоо орчин үед ярьдаг эрчим энергийн маш сайн орон зай бүртгүүлэгч гэж үздэг. За дээрэс нь Монгол гэрийг бид нар чинь бол агва үндэстний одоо үр өгдөм шүү дээ. Тэгэхээр Академийн орчлон ертөнцийн томьёо Монгол гэрийн үдцэд орсон байдаг. За Монгол гэр маань бид нар одоо босгороо одоо өвний хэсгэрээ босгоор орохдоо бүхийж ордог тий. За тухайн орон зай гэр маань өөрөө бөөрийн хийхтэй байдаг. За энэ ариун орон зайд мэхийж хүндлэлийн одоо илэрхийлж босгон дээр гарахтаа босгон дээр гიშгдэггүй. Тухайн гэрийн орон зайг нь одоо ариун орон зайр нэвтэрч байдаг утгаараа гэдэг. За мөн дээрэс нь хоёр багантай байдаг тий. За гэр маань өөрөө үндсэн хэлбэр нь дугуй дүрс бөөрийн хэрэг байдаг. За наар сар одод оршлон огторгүй ертөнц маань өөрөө бөөрийнхий дүрстэй дугуй дүрстэй байдаг. За тэгвэл оршлонгийн онолыг гэрэн дээрээ сойрлуулж ахуй болгож чадсан байх нь л тий. За тоон байна. За үедээс тооныг оюуны бэлэгдэл оройн одоо хүнээр төсөөлөх юм бол бидний толгой оройн хүрд гэсэн үг. Тэгэхээр оройн хүрд маань биднийх нээлттэй байж хэмээн огторгүй эрчимтэй сүлэлддэг гэдэгтэй адилхан тооноор одоо Монгол гэргийн маань онцлог онгорхой байж идэг шүү дээ. Завхан тооноор байж идэг. Тэгэхээр цагийн баримжаагаас авч чаддаг. За энергийн эрчмийн сүлэлтээнийг тооноор оруулаад хасын гэргэлт буюу одоо хасын дөрвөн гэргэлттэй байдаг юм Монгол гэр маань. За тэр гэргэлтээрээ гаргаад ямар ч эрчмийн сөрөг бухимлыг бол үлдээдэг юм байна. За Монгол гэрийн онцлог шид өвдөс бол маш ихтэй. За бас түүхэн бас зарим нэг түүхэн биш одоо энэ бидний сургалтын зүйлүүдийн л нэг юм байлээ л дээ. Гэрийн ер нь одоо монголчуудыг сэхэрэн гэгэрүүлэхэд 950 түн буюу 950 мянган иргэд сэхэрчиж Монгол манднаа гэсэн юм бошиг алтан дэд үнийн аялгаунд дээр байдаг. Тэгвэл тэрхүү 950 сэхэрлийг Монголын уянда 95 уянаар төлөөлж 10 цагаан уялгийн онолоор үржүүлэх байдлаар хийсэн байдаг. Төлөвлөсөн байдаг. Би одоохондоо яг ингэж л авах чадчихна. Цаашид яаж бас дэлгэрч төгөхийг одоо нууцын чандаас одоо ямар нууц дэлгэрхийг мэдчихгүй. Яагаад гэхээр тухайн хүний хосор оюун хэр түвшинд байгаагаас аливаа зүйлийг тайлбарлаж чаддаг. За миний хувьд бол яг алтан дүний аялгауноос маш багахан хэсгийг тайлж өөрийнхөө жижигхэн нэг ааг л одоо хэлж чадчихжээ. За Монгол гэрд маань бас хоёр баг нь байдаг. За тэр хоёр баг нь маань хаан хатан хос тэнгэрийг илэрхийлдэг. За төрийн болон огторгүйн үүлэн эр им амин чанарууд хосолж нийлж хасан гэрэлтийг одоо тогтоон барьж чаддаг юм бэлэгдэлтэй. За нэг өн байвал яаж гэр тогтох вэ? Одоо нэг баг нь байвал яаж тогтох бэлээ? Хосоор түшиж байж гэр маань одоо гэрлэг болдог байх нэ. За гэр гэдэг маань маш том бидний өв соёл. За оюуны сэхэрлийг олж авах юм орон зай юм байна. Тэгэхээр бид нар өв уламжлалаа хайрлаж түгээн дэлгэрүүлэх нь бидний заашгүй нэг үүрэг болж байгаа юм байна шүү. Хэдийгээр
алдагдсан гэх юм уу бид нар бас өв соёлын хангалттай мэдхгүйгээс болоод бид нар хоцрогдсон гэдэг ойлголттой байдаг. Гэхдээ эдгээр маань үнэхээр хоцрогдсон зүйл биш байх нэ. Бидний маш том суралцахтай зүйл.